Төв банк нь яг долларын эзэдийн тухайн доторлолт нь үндэсний мөнгө тэмдэгтийн ханшийг унгах өндөр зээлийн хүүтэй байх бодлогыг хэрэгжүүлнэ. Монголд бол энийг яг төгс хэрэгжүүлж байгаа нь Монгол банк. Өнгөрсөн онд хэд 9 их төгрөг татаад авцсан. Тэгээ ерөнхий динамикийг харахаар 2006 оноос эхлээд бодлогын хөгжлийг гаргаж ирээд манай эдийн засаг хэдий ч нэ тоон дөнгөөр томрох тусам Монгол банкны татаж авдаг үнийн дүн нэмэгдээд яваад байгаа. Нэгд төгрөг хийж байгаа төв банк нь өөрөө арилжааны банк руу хөө төлж байгаа юм чи одоо тэр Монгол улсын эзэн байхгүй яа тий. Яг тэд нар хинээс чамаагүй зээл аваад авсан зээлийнхаа бараг 40% нь Монгол банк руу буцаага зээлчиж байгаа байхгүй да. Одоо би шинэ голомт банкны эзэн. Миний банкны баланс өнөөдөр 7 их 80 төгрөг. 7 их 80-ийнхаа би бараг 2.5 их 80-ийн Монгол банк руу зээлчгэрч миний эрсдэл байхгүй. Тэгээ би хүмүүсээс хүснээрээ хадамж авлаа. Хадамжийн хүүг нь Монгол банк надаас зээлээ төлчихнө. Тэгээ би 7 их 80-аас 3-ыг Монгол банк руу өгчөөд үлдсэн 4-ыг би зээл өгөө тэрүүгээрээ би станц бариад төмөр зам бариад улс төрчдийг худалдаж аваад улсын эзэн болоо суугаад байгаа байхгүй.